санаа түүхэн жимээр нэвтрүүлгээ хэлийн техник 146 дугаар ангийн хариуцсан хэсэг Монгол Хятадын хэлийн цагаас 5 хүндээ хүргэж байна. Энэ удаагийнхаа нэвтрүүлгийг чөлөөлөх тайны ялалтын 75 жилийн ойд зориулж байна. Байцгаана уу. Түүхийн жимээр нэвтрүүлгийг үзэн суугаа Монголын улсынхаа 4 зүг 8 зохист эх орныхоо торгон хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хэлчидтэй чөлөөлөх тайны 75 жилийн ой мэндийг Цэргийн гавьяаны одонд хэлийн тэг 146 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн болон хуваалцаа хүргэж байна. Чөлөөлөх тайнд тусгай бүлгүүдэд илгээж мөнхийн гавьяатай баатарлаг түүхийг хамтдаа бичлэгдсэн 84 жилийн түүхтэй хэлийн тэг 146 дугаар ангийнхан их түүхийн жимээр нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж буйдаа баяртай байна. Түүх бол өчигдөр өнөөдөр маргааш 3 цагийн нийтлэл хэмээн бие сэтгэдэг. Хил дагсан амьдралынхаа онжилууд бүхэндээ хэлчдийнхээ төлөө сэтгэлээ зориулсан олон ахмад хэлчид, мөнхийн гавьяатай эх орныхоо төлөө амиа зориулсан баатарлаг хэлчид, өнөөж торгон хилдээ сэтгэл зүрхээ зориулж байгаа мянган хэлчдийн цагаан мөртөө зузаан түүхтэй энэ замаар замнаж хойч үедээ тэрхүү түүхийг бичиглэн үлдээж буй та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Хэлийн тэг 146 дугаар анги нь дотоодыг хамгаалах газрын даргын 1936 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 03 тоод тушаалаар тухайн үеийн Дорнот аймгийн Чун хол сумын Эрдэнэ цагаанд хэлийн отряд байгуулахаар шийдвэрлсэн. Тэр цаг мөчөөс эх орныхоо зүүн өмнөд хязгаарыг халдшгүй дархан байдлыг хангаж ариун үүргээ нэр төртөө биелүүлж олон удаагийн зэвсэг тулгаралт 1945 оны чөлөөлөх тайнд амжилттай оролцож игнэнээсээ олон 10 эрэлхэг гэлчдийг төрүүлсэн билээ. Тэдгээрээс эрэлхэг гэлчин Санжаа самбуу, Даваажуу, Монгол улсын баатар Төмөрбаатар, Нэхийт, Дамб, Даваадурч нарыг дурдахад бахархалтай байна. Ингээд та бүхэндээ эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Эх орны минь торгон хил мөнхөд амгалан байж хэлчдийн цог хэмэр мандан бадарч байгээ. За манай хэлийн техник 178 дугаар салбараас төрсэн эрэлхэг элчин Ламын Даваажуу нь 1921 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Дундгов аймгийн Эрдэнэ талай сумын нутаг Авлаа ходог нэртэй газар айлын 3 дахь болон мэдлсэн. 1942 оны 8 сарын 15-ны өдөр Баянцгааны отрядын 1-р ставын Санжаа самбуу, Даваажуу, Бигз, Жамс нарын бүрэлдэхүүндээ манай их айлын их манханд үүрэг гүйцэтгэж байлаа. Тэр өдөр тэнд туслан хамгаалах ангийн газрын зургийн бүлэг 10 офицер 3 зэрэг ажиллаж байжээ. 11 цагийн үед морин хонлогтой хүн хил зөрчсөний араас 20 гаруй хүнтэй ачааны автомашинтай хүмүүс хэлийн манаг чиглэн орж иржээ. Манааны ахлагч Санжаа самбуу, Бигз, Жамс нарыг зургийн бүлгээс машин гуйж холбоо бариулахаар явуулаад Ламын Даваажуутай үлджээ. Зургийнхан машин авахсангүй зогцсон тул хэлчид мориороо холбоо барихаар став руу давхижээ. Энэ хооронд манайх хоёр хэлжинг харсан хил зөрчигчд явуулан байлтав. Санжаа самбуу алагдсан тул Ламын Даваажуу ганцаараа 20 гаруй хүнтэй байлдан гурыг нь алж машинд хүн гэмтэл учруулад дайсныг хил давуулжээ. Зургийн бүлэгт газарч нар 20 дугаар отрядын 2 зэрэг явсан ба тэд 2 км ойрхон байсан ч тусламж гооход зогтож алга болсон гэмт хэргийг үлдсэн юм. Бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1942 оны 9 сарын 17 оны өдрийн 49 дугаар тогтоолоор Дундгов аймгийн Дэлгэр хангай сумын 8 дугаар огийн харьяат Ламын Даваажууг Цэргийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнаж уг манхныг Ламын Даваажуу манхан хэмээн нэрлэх болсон юм. Монгол улсын баатар Хүндрийн Даваадурч нь Хөвсгөл аймгийн Бүрэн сумын Эрчимийн нурууны Донхор хэмээх газар 1926 онд мэндэлжээ. Тэрээр гэрээр бичиг үсэг суралцаж мал аж ахуй эрхлэн амьдарч байгаад 1946 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын 20 дугаар отрядд цэргийн албанд атагдан ирж алба хааж байгаа баруун хязгаарын хэлийн цагийн байдал нэн хурцтан дайны байдалд шийдсэнд бол түүнийг баруун хязгаарын 6 дугаар отрядын дамжиггийн суманд шилжүүлжээ. Тэрээр алба хаах хугацаанд зэвсэг тулгартанд удаа оролцож эрэлхэг дайчин болохоо харуулж байж. 1948 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Ховдын Болгон сумын нутаг Бүдүүн Харгаадад
Ахлах даслагч Хаян Хэрвагийн удирдлаганд аруула хэлийн манаанд үр гүйцэтгэж байтал Миноват хүнд хөнгөн полиматаар зэвсгэлсэн 130 гаруй команданы цэргүүд хил нэвтрэн орж ирэхэд түүний эсрэг хүчээр тэнцвэргүй тулаанд оролцож байжээ. За уг тулалдаанд засгийн дарга Дэдрүүч Гяван хөнгөн полимачин байлдагч Дэгшээ нарын хамтаар уулын оройд хориглон байлдаж дайсанд үлэм хэмжээний хохирол учруулж байсан ч дайсан хүний олон газрын бартаа зэвсгийн давуу хүчийг ашиглан өслөн авч тэдэнд ойртох үед суман дууссан 3 хэлчин нэг дор хэвтэж дайсныг ойртон ирэх үед эцсийн гранатаа дислэж ам өргөдөн эх орныхоо төлөө алтан амиа өргөжээ. Түүний гавьяаг улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1949 оны 6 дугаар хурлын тогтоолоор Монгол улсын баатар цолоор нэхэн шагнаж байжээ. Монгол улсын баатар Дүндрийн даваа дөржийн анх алба хааж байсан тусын салбарыг Монгол улсын засгийн газрын 1998 оны 9-р сарын 9-ний өдрийн 169-р тогтоолоор Монгол улсын баатар Дүндрийн даваа дөржийн нэрэмжит хилийн тэг 121-р салбар болгосон байдаг. Эх орныг минь Тэдэс минь өршөө игнэгт бид мартаагүй бид мартахгүй хайрндан ирхлүүлж хамгнанд нан өвлүүлсэ ахмад уймд болгоо Ашд бид мартаагүй бид мартаагүй эцэг тэнгэр минь та этүгэн газар минь та эдэнд хэлсэн битгий мартаарай гэсэн үг чинь бэлгүн гэдэг. Би 2019 оны 2 дугаар ээлжээр хуцаа зэрэг албанд татагдж ирсэн байгаа. Энд чавшааныг ашиглаж телевиз үзэж байгаа Монголын ард иргэд болон найз нөхөд гэр бүлдээ энэ өдрийн мэндийг хүргье. Би хуцаа зэргийн албанд татж ирэхдээ оюутан байсан. Тэгээд нэгдүгээр курсээ төгсөө дүн гарах болсондоо 5 сард миний зэрэг татлага ирсэн байгаа. Тэгээд би дүнгээ гаргаж чадаагүй болохоос хуцаа зэргийн албанд татгаж чадаагүй. Тэгээд би явахыг амар иргэнэлсэн. Тэгээд 10 сар явах гэсэн чинь надад зарлан ирээгүй байсан. Тэгээд би зарлан ирээг болохоор дүүргийнхаа юун дээр очиод өөрөө зарлан бичүүлээд тэгээд хугацаа зэрэг албанд тэр маань хийлийн зэрэгт ирсэн тийм баяртай байна. Эр хүн бол төрсэн юм чинь хугацаа зэрэг албыг хаах хэрэгтэй. Энийг биеэр олон өөрийнхөө хуур ухаан тэр бүгдээрээ мэдээд туулаад үд заалав гэж би бодож байгаа. Энэ албыг хаасандаа би насан туршдаа тэрсмаа үр хүүхдэд өөртөл ярих тийм дурсах түүхтэй үлдсэн бодож байгаа. Энэ бол их нэр хүндтэй алба шүү. Үүнийг энэ цашааныг ашиглан Улаанбаатар сангайхан дүрс сууж байгаа барьцааны сангай журьяага гэр бүл эмээ өвөө эгч дүү аав ээжтэй энэ өдрийн мэндийг яг хүн эр зүйнийхээ албыг нэр төртөө хааж байгаа. Та хайртай шүү. Ээж минь балагдана хүүгээ ирэнэгээд
шилтээдэг алсад суугаа ээжимээ амин хайртай шүтээ минь билээ. За манай Хилийн техник зүйн төсвөр дэх салбарын түүхтэй одоо салшгүй нэгэн эсвэл одоо онц элчин Санжаа самбуу юм. За Санжаа самбуу нь 1939 онд Өмнөгов аймгийн Цэргийн хороонд одоо цэргийн алба хааж байгаад за тухайн үед Баян цагааны Хилийн отряд болон нүүлгэн шилжигт нь за цуг ирж одоо албаа үргэлжлүүлэн хаасан. За тухайн үеийн Баян цагааны отряд нь одоогийн 24 дугаар отрядын Задгаатын цэцтэй ойр орчмуудад байрлаж 300 гаруй км хэсгийг хариуцсан хамгаалж байсан. За Санжаа самбуу манайны ахлагчаар за бэгж даваажуу нарын бүрэлдэхүүнтэй Хилийн манай 7 хоног үүрэг гүйцэтгэх тушаал авч за сүүл сэрвэнгийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. За 1942 оны 8 дугаар сарын 14-ний орой за Хилийн хэсэгт хяналт хийх зорилгоор өндөрлөг хэсгээс цэргийн хяналт зохиож байхад за гадаад талдаа за 12 зэвсгэлсэн дайсан за хөтөлгөө морьтой нийт одоо 24 морин унлагатай дайсан этгээдэг бол хяналтанд орж илрүүлсэн. За төд удалгүй гадаадаас одоо автомашинтай 26-27 тонны хүн зэвсгэлсэн этгээдүүд одоо улсын хил давж орж ирсэн. За энэ үед манайны ахлагч Санжаа самбуу шийдвэр гаргаж одоо байлдагч бэгзийг суманлуугаа одоо хил өргүүлэхээр бид холбооч нар томилоо явуулсан. За байлдагч Санжаа самбуу даваажуу нар хил зөрчигчдийг тухайн цагийн байдлыг дүгнээд за энэ хил зөрчигч нь одоо битэрийг одоо зэвсгийн хүч хүний олноор одоо саатуулж болцсохгүй гэж дүгнээд за хилчдээ гарамгаа авар чадвар ашиглан дайсны одоо ард талд гарч хил талыг хаасан. Одоогийн Эрдэнэ цагааны отрядын за 221-р салбарын хариуцсан хэсгээр улсын хил зөрчсөн. За морьтой дайснууд бол одоо улсын хилийг зөрчиж за машинтай этгээдүүд нийлж одоо буудлах байдалтай байсан. За энэ үед манай хоёр хилчээ одоо ашигтай байрлалыг эзлэхийн тулд хил талаа хаасан. За тэр үед одоо 9 цагийн орчимд Оросын мэрэгчлэтнүүд одоо хил зөрчигчдийн ойролцоогоор одоо газрын зураг авч явж байгаад одоо мэдлгүй одоо хажуугаар нь өнгөрсөн. За энэ машины хөдөлгөөнөөс болоод одоо хил зөрчигч нар дайснууд гадаад руу одоо хил даван зүгтх оролдлого хийсэн. За манай хоёр хилчний хувьд тухайн үед одоо ашигтай байрлалыг эзэлсэн байсан учраас за дайснуудын эсрэг ширүүн гал нээж за даваажуу винто буугаар одоо 2 удаа буудаж автомашиныг зогсоож за ширүүн одоо тулгаргалтанд орсон. За дайсан этгээдүүд хүний олон одоо зэвсгийн хүч илүүгээр одоо манай хоёр хилчнлөө одоо зай завсруу галлаж за Санжаа самбуу хилчин эхний граната шийдэж одоо 5-6 хүний өргөдүүлсэн. За хоёр дахь граната яг шийдэх явцдаа одоо дайсын суманд өртөж ам өргөцсөн. Хариуцсан хэсэгт Санжаа самбуугийн хөшөө байгаа нь одоо үе үеийн залуу хилчтэй тухайн үе одоо баатарлаг хилчдийнхаа алдрыг аваад мөнгөчүүлэх бахархах энэ ажлыг одоо цаг үедээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна. За манай отрядын хариуцсан хэсэгт улсын тусгай хамгаалалттай Монголын дорнод Монголын дархан заацд газар оршдог. За энэ дархан заацд газар маань Дорнод аймгийн халах гол Матт сумын өмнөд хэсэг, за Сүхбаатар аймгийн Эрдэнэ сумын зүүн өмнөд хэсгийн газар нутгийг дамжин зүүнээс баруун тийш 180 км, за өргөнөөрөө 50 км одоо газар нутгийг хамран оршдог. Улсын бахварлын 1992 оны 11 дугаар тогтоолоор тусгай хамгаалтад авч 1995 оны улсын их хурлын 26 дугаар тогтоолоор дархан заастай газрын ангилалд хүний үйл ажиллагаанд бага өртсөн хялганд тал хэрийн экосистемийн одоо хэсгийг бүрдүүлдэг. За энэ дархан зааст газарт олон зуун мянгаараа одоо сөргөлөн бичээлдэг
гөрөөсний 3 зүйлийн нэг болох цагаан зээр одоо голлон нутагчдаг. За эрдэмтдийн судалгаагаар цагаан зээрийн одоо 70 орчим хувь нь одоо энэ дархан цаазд газарт одоо эдээшилж нутгалдаг гэсэн ийм одоо судалгаа байгаа. За дархан цаазд газарт маань нийтдээ 25 зүйлийн хөхтөн амьтан 174 төрлийн одоо шувуу 2 зүйлийн 2 нутагтан 5 зүйлийн мөлхөгчд за 539 зүйлийн одоо ургамал шөөг одоо байдаг гэж эдэнтүүд одоо тогтоосон байгаа. За 2005 онд нэгдсэн үндэсний байгууллагын шинжлэх ухаан боловсрол соёлын байгууллага буюу одоо ЮНЕСКО-гоос дэлхийн хүн ба шимт одоо нөөц газрын ангилалд хамруулсан байдаг юм а. За энэ дархан цаазд газрын баруун өмнөд хэсэгт буюу одоо Донод аймгийн халах гол сумын өмнөд хэсэгт Вангийн цагаан овоо гэмэх одоо тухайн одоо газар нутагт голлох өндөрлөг буюу одоо далайн түвшнээс дэш 1098 м өргөгдсөн ийм сайхан одоо овоо уул байдаг. Улсын тусгай хамгаалалттай дархан цаазд Лачин мандад уулан дээр ирээд байна. За тус уулан Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын төвөөс 70 км-т Монгол улс бүгд найрамдах хятад улсын хэлийн дагуу 50-аас 60 км-ийн урттай 25-аас 30 км-ийн өргөнтэйгээр оршдог. За далайн түвшнээс дээш 1100-аас 1200 м өндөрт өргөгдсөн 58,800 га талбайг хамарсан ийм уул байна. За энэ ууланд нийтдээ 20 зүйлийн хөхтөн амьтан 74 зүйлийн шувуу 180 төрлийн одоо ургамал ургадаг. Үүнээс одоо 60 орчим төрлийн ургамал нь одоо эмийн ургамал гэж одоо тооцогддог юм байна. За 1965 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн 17 дугаар зарилгаар тус уулыг дархан цаазтай уул болсон. 1995 онд Улсын их хурлын 26 дугаар тогтоолоор улсын тусгай нөөцийн газрын ангилалд хамруулж тусгай хамгаалтанд авсан байдаг. Gin on nirtni tuk taim gin arum
Уаршдаг юмген үлций хотган дэлгэрдэг юмген ханшиг уучим сэтгэл таимген тантууран амал таимген мозор эрдний химэр таимген мөрөн толгой тур таимген уйган зам тэвэд у таимген уран комиг шиг таимген уус хангай зурлаг юмген ус мөрнөн цэнгэг юмген тэнгэрт дэгдэн цураатаж жонон харын явлаар нүүдлэн ирсэн хөгөх шигт суу ухааныг дэдлэн шүтэж талан нутагта эзэн суу өвгөдөйцэн холж ухаанаар бодлоон зэгцэлж уран ухаанаа сэлэх цаг нь ирлээ. Ямар тэмдэг байна? Энэ бол манай хотод 80 жилийн өмнө ихсэн ангийн маань хүн тэмдэг. Одоо улсын хамгаалтанд орсоор анги маань 83 жил явж байна. 1933 он хүртэл Монгол улсын хилийг ардын айлм одоо хамгаалж байсан. 1933 онд орчин засгийн хил хамгаалах байгууллага үүсч 1936 онд дотоодын хамгаалах газрын даргын тушаал гарч Дорн аймгийн Эрдэнэ хаан суманд хилийн техник зүйн өчнөр банк одоо байгуулагдсан ийм төвхтэй. За 1939-1945 оны дайн 10 хилийн тулгуурлалтанд тус хотуудын одоо бие бүртгэхүүнээс тодорхой хэмжээний хүмүүс одоо оролцсон. Түүхэн авьяа байгуулж тэнд улсын баатар сал өссөн хүмүүс байна. Сардын аж ахуйд олон 10 шилдэг тэргүүний хүмүүсийг одоо өсгөж хүмүүжүүлж гаргасан ийм одоо алдар төвхтэй байж одоо манай ингээс Сэргийн Жэнжин цал буюу генерал цалыг 6 хүн одоо хүртсэн. 100 хүн одоо хорондоо төлж гарсан. Бидэнд одоо бахарх одоо үлгэр дууял болох хойч үеийнхэнд одоо цэрэг их хорон зүзэл суулгахад тийм одоо үлгэртэй мангайлалтай сайхан одоо хүмүүс олон байдаг юм аа. За хэдийн 20 дугаар хотодыг одоо техник зүйн өчтөрийг бол олон одоо шилдэг дарга үдирсэн. За энэ дотоос би одоо хоёр хүнийг одоо зориудаар хэлийг бодж байна. Энэ бол Монголын хэлийн зэгт одоо Монголын ард түмэнд одоо танигдсан. Ховд аймгийн Дагив сумын одоо харьяат цаа хүн дамжин гэж одоо сайхан боол хорондоо байлаа. Нэг нь бол Говьалт аймгийн Шаргах сумын харьяат Жагдны дашны гэж одоо алдартай сайхан дарга. Асар өндөр одоо цэргийн хэргийн боловсролтой өдөртөн зохион болох авьяастай тийм одоо дарга байсан. Манай хотоос одоо төлсөн 6 генералын отын генерал бол Жамсаргийн Мямсрыг хошуучраас одоо өнөөдөр хил хамгаалахын газрыг удирдах байна. За энэ хүн бол ажлынхаа гарааг, офицерийнхаа ажлын гарааг хэлийн техник зүйн өчтөрийн жаргалчийн системийн одоо баялаг нийслэх сургуулийн орчоос эхлэж халуун залаагийн системийн дарга байж бод ингээд хойшоо одоо активж сурсаж өнөөдөр одоо хил хамгаалах байгууллага удирдах байна. Тэгээ энэ бол одоо бидний одоо бахарх одоо хамгийн одоо ойрын жишээ үл энэ. Энийг бол одоо хэлийн цэгийн бие бүрэлдэхүүн сэрэгч бай, дарагч бай, энгийн ажилч бай бүгд одоо энийг мэддэг. Энэ чөлөөлөлт айн хамрагдах Монгол улсын хэмжээний газар нутаг гэх юм бол их өргөнөлтөө. Одоо хойно одоо буйрнуураас эхлээд уршаа одоо энэ замын үе тэгээ сүлэн үхээр хүртэлх энэ хил дагуух нутаг бол тэр тийш чихтэй бол 1945 оны Японы эсрэг дайны төвшиц газар байсан. За ер нь бол яг Монгол зөвлөлтийн морд механикжуулсан групп бол хоёр чиглэлээр давшилтанд орсон. Нэг нь бол даргангийн чиглэлээс 7 нуурын чиглэлд, нөгөөх нь бол
замын үдийн чиглэлээс одоо чуул таалганы чиглэлд давшилтанд орсон. Түүнээс гадна одоо зөвлөлтийн одоо өвөр байгалийн фронт маршал Оршилийн командсан өвөр байгалийн фронтын гол хүч бол тухайн үеийн бүгд найрамдах Монгол Ард улсын Дорнд Хилгизгаар өнөөгийн одоо Дорнд аймаг Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээс Манжуурын чиглэлд Мөгдөнгийн чиглэлд давшилтанд орсон шүү дээ. Тэгэхээр манайх бол энэ чөлөөлөх дайны түүхэнд бүгд найрамдах Монгол Ард улсын гүйтгэсэн үүргийг бол ярихдаа бол хөвчлэн ерөөсөө нөгөө нэг дарганг замын үдийн чиглэлээс давшилтанд орсон Монгол зөвлөлтийн цэргийн ангийн 2 чиглэлийн байлдаа нэг яриад идэг. Гэтэл ерөөсөө тэрнээс гадна би сая хэллээ Дорнд аймгийн нутаг дэвсгэр, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр тэр жигтэй зөвлөлтийн одоо улаан армийн өвөр байгалийн фронтын анги салбаруудын давшилтанд орсон гол төвшөц газар нутаг нь. Тэгэхээр энэ бол одоо тэр Японы эсрэг дайнд бол бүгд найрамдах Монгол Ард улсын оруулсан бас нэг том хувь нэмэр аж гавья. Өөрөөр хэлбэл тэр өвөр байгалийн фронтод өөрийнхөө газар нутгийг одоо ашиглуулад эндээс одоо давшилтанд орох боломж олгосон. Яагаад заавал эндээ давшилтанд орох болсон гэхээр энэ стратегийн байрлалын хувьд бүгд найрамдах Монгол Ард улсын Дорнд Хилгизгаараас одоо зүүн хойд хятад руу давшилтанд орох юмд ялд байгуулах Японы армийг бүслэн устгах хамгийн тохиромжтой газар нээсэн шүү дээ. Тийм учраас энэ одоо манай Дорнд Хилгизгаарыг гол түшс газар болгосон. Энэ бол одоо бас манай дэлхийн 2 дугаар дайнд оруулсан нэг том гавья газар нутгаа ашигласан. Одоо чинь энэ дэлхийн том дайнуудын ойрох дорнд энэ төр явуулж байгаа Америкийн одоо лалын эсрэг явуултын эсрэг явуулж байгаа дайман чинь одоо энэ Абрави оруулж дан газар нутгаа ашиглуулаад Америкийн холбоотон болол тэр дайны одоо гол холбоотон болж оролцож байгаа. Энэ үйл үндсэндээ адилхан шүү дээ. Нөгөө талаараа энэ манай хилийн цэргийн ангиуд бол ингээд бас одоо тэр бөөрнөөс эхлээд сая сүлийн эрийг ирлээ сүлийн эр хүртэл ингээ хил дагуу байрлаж байсан хилийн цэргийн отрядууд энэ чөлөөлөх танд өөртөөхөө хөдөлгөөнд отрядуудыг оролцуулсан. Тэгэхээр хамгийн одоо Монгол зөвлөлтийн цэргийн одоо давшилтанд орсон цэргүүдийн хамгийн баруун гар талд нь бол одоо сүлийн эрийн чиглэлээр уршаа манай хилийн цэргийн давшилтанд орсон байхгүй. Тэр үүднээсээ бас л энэ чөлөөлөх дайны түүхэнд холбогдох бас л нэг газар нутагт яхахгүй орно. Хэлсэн битгий мартарай дисэн үгчэн бай бид мартарай. Инг Япон дайнаас хойш одоо үндсэндээ дотоод явдлын яамнаас өгсөн одоо шарын дагуу 3 бүл гаргасан юм байлээ. За 3 бүлгийг бол тэр тухайн үеийн одоо ажиллаж байсан шатавын дараа дамын шагтарч яв. Тосхайнгийн одоо гүйцэтгэх ажилтан тэр үүдэг гүйцэтгэх гэж байсан. Тэгээд дараа найдварын сандан улс төрийн оргич байсан Томонгийн нанд нараад өдөж ясан байдгийг. За түүхэнд тэмдэглэсээр бол нэг бүлгийн 100 орчим хүнтэй явж тий. Ер нь 5-6 авчээ бос нь одоо сэгд ажил явсан юм байлээ. Тэгээ энэ бол одоо 1945 оны 8 сараас 45 оны 19 сарын 20 хүртэл одоо 4 сар одоо өвөр мөлийн нутагт одоо дайны одоо үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Тэнд ямар юм хийсэн үйл мөн одоо орж босоод Японыгаар хөлбөлж байсан өвөр Монголын одоо нэр өхөө хүмүүс цаашаа Японы одоо зэрэг ариус үлдсэн үйлдвэрлэлүүдийг одоо нутгаас хэвлэх. Тэгээ өвөр Монголын ард түмнийг Японы дараас одоо чөлөөлөх юм үйл ажиллагаанд одоо оролцсон юм түүхтэй. Одоо яг нэг онцгийн ихээр дайнд орсон одоо жинхэнэ амьд хүмүүс маань одоо сүйтгэн орчлоо. Тэгээ бидний үед бол тэр хүмүүсчүүд одоо байсан. Бид одоо байн уулздаг, явуулдаг, уран үеийн чуулга хийдэг юм байсан. Ер нь тэр хөрөн сүсэл суулгах асуудал бол ер нь аль төрийн одоо үед төрийн анхаарлын төвд байдаг юм ажил л да. Тэгээ ер нь манай хороо бол одоо Ахмад хэлчтэйгээ уулзуулах,
цэрэг дайны холбогдолтой одоо кино яриа одоо таниулах явуулах гэх мэт ингээд одоо залуу үеийн цэрэг хөлбөртэй хүмүүс ихэд бас одоо тодорхой хэмжээний ажил зохион байгуулалт. Яг цэрэг дайны үед дайн зарлах тэр үед бол Монгол Улсын засгийн газар Японд дайн зарсан тэр үед бол зүүтийн дисциплинаар Даниловын командсан зүүт улсын одоо айрны анги нэгтлүүд манай хариуцсан хэлний одоо хамгаалтанд оролцож биш байлж. За манай ангид 1936 онд байгуулагдсан 84 жилийн буурал төгтөй отроод байна. Ангийн дайчин алдрын танхимыг 2016 онд ангийн 80 жилийн яваар тус байрлал өөрсдийн хүчээр шинжилэн тогтчулсан. Ангийн алдрын танхимын үзмэрт Монгол Улсын хил дээр тасралтгүй 25 жил үүрэг гүйцэтгэж Монгол Улсын хил хамгаалалт байгууллагын авраг харуулын дарга мөн харуул зангаар шалгарсан ахлахлагч учралтын хувцас байдаг. Дараагийн болон маань манай өтрөөдөө хариуцсан хэсэгт байгалийн түүх соёлын дурсгалт газруудын болон байна. За манай өтрөөдөө хариуцсан хэсэгт улсын тусгай хамгаалалтаа лачин ондод бол Аван вангийн цагаан бол эрэлхэг хэлчин давааж буй махан зэрэг газрууд байдаг. Монгол Улсын хилийн цэргээс төрсэн 14 баатар түүн дундаас манай ангиас төрөн гарсан Монгол Улсын баатар 4 баатар хэлчнээ маань болон байна. За манай анги нь 80 гаруй жилийн түүхтэй хилийн цэргийн түүхэн ангиуд ууган ангиудын нэг юм аа. Монгол Улсын хэмжээнд хилийн цэргээс 14 баатар төрснөөс манай тус ангиас 4 баатар төрсэн түүхтэй. Монгол Улсын баатар Төмөр Баатар, Монгол Улсын баатар Дамб, Монгол Улсын баатар Нэхийд, Монгол Улсын баатар Даваадорж нар юм аа. Эдгээрийн байгуулсан гавьяа түүхийг гарамгаа түүхийг үндэслэн Монгол Улсын бүгд найрамдах Монгол Ард улсын баатар цолоор шагнасан байдаг. Бид бүгд өвөг дээдсийнхээ түүхэн залгамж халааг хойч үедээ залгамжлан хүмүүжүүлэн Монгол Улсын хилийн халдшгүй дархан байдлыг захин хамгааж байна. Монгол Улсын баатар Төмөр Баатар, Монгол Улсын баатар Дамб, Монгол Улсын баатар Нэхийд, Монгол Улсын баатар Даваадорж нарын үүрэг гүйцэтгэж байсан анги салуурыг Монгол Улсын засгийн газрын тогтоолоор нэрмж тулган мөнхжүүлсэн байдаг. За мөн манай ангиас төрөн гарсан генералуудын болонг бас онцлон тогтчулсан байгаа. За алдар чаналын отрядоос нийтдээ 6 генерал төрөн гарсан байдаг. За 6 генералын маань бас эрхэм нэг хүн маань Баянгор аймгийн Баянлаг сумын харьяат ичтэр жанчви ичтэр генерал нэлээд бас бархан дурсд юм эрхэм хүн байдаг. За эрхэм генерал маань 1972-оос 77 онд манай ангид улс төрийн элчин дарга ажиллаж байсан. За мөн 78-аас 80 онд тус төрөд за ангийн зарагчаар ажиллаж байгаад тэгээд дэвшиж хилийн цэргийн өдөрт газрын дараагаар дэвшин ажилласан. За манай ангийн түүхт 80 жил 2016 онд болсон. За ангийн 80 жилийн ойгоор генерал ямар өмс сэргэлж байсан хувц сэргэлийг өөр хүмүүсд нь ангийнхаа алдрын цэцлэгаанд дурсал болгон үлдээсэн байдаг. Яг тэр үедээ генералын өмсч байсан хувц сэргэл маань ингээ алдрын цэцлэгаанда бас хүндэт ийм бас байрыг эзлэж байдаг. Ингээд бас шинээр ирсэн шинэ дайчид маань энэ генералын хувцсыг бас харж омогших их оронч баатарлаг үүсрээд бахарх юм сайхан сэтгэл зүйн өөрсдөө цэргийн албаагчдад сайн тогтдог байгаа. Дараагийн болон маань тус өтрөөдөө бие хөдөлгөөнөөс ихийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж албаагчдын маань болон байна. Монгол Улсын цэргийн баг анх 2003 онд Иракийн эрхчлүүлэн ажиллагаанд оролцсноор ихийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцох эхлэн болсон байдаг. Чонголоор огуулсан элчнүүд 2007 оноос хойш ихийг сахиулах ажиллагаанд тасралтгүй хувь нэмрээ оруулсаар байна. Манай ангийн бие хөдөлгөөнөөс 2007-оос 2008 онд хошууч ууган бор Иракт, 2010-аас 2011 онд хошууч инх тэгш Сри-Ланкад, 2013-аас 2014 онд ахлагч үлзий сайхан Афганистанд, 2012 оноос хойш 20 гаруй албаагч маань өмнөд Судаа улсад явагдсан ихийг сахиулах ажиллагаанд оролцож үүргээ амжилттай гүйцэтгсэн. Хатан зоргоо гайхуулсаж харж ирэх цэргүүдээс хайртайган одоогүй бүсгүй нулимсыг идмартагэ эцэг тэнгэрийн тоо эттүгэн гацрын тоо эдэн хэлсэн битгий мартарай гэсэн үйдэс чинь байн идмартах бэ
бид мартаа